Сайн байцгаана уу? Натур мэд уламжлал сэргээн засах нойрны төвөөс эрхлэн явуулдаг Гэрүүл Бай подкастын ээлжит нэгэн дугаар сонсогчтод хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр тэгээд Натур мэд нойрны уламжлал сэргээн засах төвийн зөвлөх болцох багштайгаа бит хоёр бас нэг гоё сэдвийг сонгож авч ярилцахаар бэлдсэн байна. Тэгээд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгээд хоёулынх нь нэрийг дажгүй амттай болоод байгаа шүү дээ. Өнөөдөр бас эрчүүдлүүгөө чиглэсэн нэг ярихаар шийдсэн байна. Өмнө нь бас хоёулаа нэг эрчүүдийн талаар ярьсан. Юм яавал ирүүл байх вэ гэдээ ярьсан тийм. Тэгвэл өнөөдөр эртээчүүдийн карьерийн талаар ярих нь. За тэгээ хоёулаа өөрийгөө хэлээд подкаст руу орё тийм. Итгэлээр батлагдсан чанар натур мэд. Ингэж байна. Ажлын байран дахь эрүүл мэндэд ажлын байран дахь харилцаа хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултаар эхлэе гэж бодсон. Ер нь бол одоо ингээд эрүүл мэндэд харилцаа нөлөөлж гин үү те. Ер нь ингээд нэг жоохон ажлын байрнаасаа стресс дарамт таваад нэг ирчүүд нэг жоохон хэцүүдээд энэ яагаад вэ те гэдэг талаас нь. Ер нь бол харилцаа хэр нөлөөлдөг гэдэг талаас нь. Эрэгтэй хүн за яг ингээд ирчүүдийг харахад бол мэдээж ажил албатай ирчүүд бол ихэнх гэр бүлтэй байна. Тэгэхээр тэр гэр бүлтэй хүмүүс маань бол ингээд хоёр газар харилцаа үүсч нэг талд нь гэр бүл, нөгөө талд нь ажлын байр. Гэхдээ ингээд сэрүүн байх цагийн ихэнх нь ажил дээр өнгөрөөд байгаа байхгүй юу? Өглөө тийм ээ. Өглөө 9-оос одоо орой 6 болтол. За ингээд даримт нь бол өглөө бүр 8-аас ч гэлдэв. Орой бараг 7, 8, 9 болтол ажилладаг. Тэгэхээр ихэнх сэрүүн цаг нь ажлын байран дээр өнгөрөөд байгаа. Тэгэхээр энэ ажлын байран дээр тухайн хүний харилцаа ямар байхаас шалтгаалж гэртээ тэгж давхиж ороод байгаа. За нэгтгэх нь. За хоёр дахь нь болохоор тэр ихэнх сэрүүн байх цаг хугацаанд тухайн хүний сэтгэл санаа бас ямар байхаас шалтгаалаад бие махбод нь бас яг тийм нөлөө орж ирээд байгаа. Яг хүний сэтгэл зүй бие махбод орж ингээд нэг юм цогц зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр сэтгэл санаа ямар байхаас шалтгаалж бие махбод бол яг тэрийг нь хүлээж аваад байгаа. Одоо сэтгэл зүйчээ их онцгойлтой ингээд элдв юм болохоор ингээд бие махбод руу дамжуулцдаг. Бие махбод нүүдгийг чи хүлээж аваад цааш дамжуулах газар байхгүй. Тэгэхээр нөгөө муу чин тэр сүрэг юмнуудыг одоо цоглуулсараад өвддөг. Яг одоо сэтгэл санаа одоо тавгүй байсараад мэдрэл муутай болох нь хаашаа тийм. Гэхдээ ерөөхдөө бол бие махбод энэ дээр одоо тэр одоо болохгүй юмнуудыг хамгийн сүүлд нь хүлээж авдаг хамгийн эцсийн хогийн одоо сав шиг болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр гарах юм байхгүй нөгөө гэж. Тэгэхээр ингээд энээс үүдээд нөгөө муу чин өвддөг юм билээ. Тэгэд энэ байдал маань бол одоо манай ялангуяа одоо эрэгтэйчүүдийн хувьд бол ялангуяа энэ маань бол одоо өрх гэрийг толгойлж авч явж байгаа тийм ээ. Тэр хүмүүсийн хувьд бол энэ эрүүл байхгүй бол тэр хүн мужир унахад тэр гэр бүлч тэр чигтээ тижээгч алдчих магадгүй шүү дээ. Ардл магадгүй ялгаатай хөвгтэй бүсгүүчүүд маань байгаа тохиол. Тэр эрчүүдийн маань энэ эрүүл мэнд гэдэг айгу эвгүй сэдв болчиход байгаа. Тэгээд энийг манай эрчүүд маань стрессээ тайлахын тулд амар айрах байна. Одоо манайхан ч тэгж байгаа ш нэг 7 хоногт 3 удаа ууж байгаа бол тэр маань бараг нэг архинаас хамааралтай болж байна. Гэхдээ тэр биевч байсан тийм ээ. Тэгэхээр энэ ингээл тэр чи стрессээ тайлах гал ядж яваа амт байгаа байхгүй. Тэр нэг юм гаргачих га тийм ээ. Аргаа бараал нэг амтантай ингээд орой болгонгууд ууж идэт байдаг. Тэгвэл ингээд яаж тэр сэтгэл зүй харилцаа ингээд зөв явуулах вэ? Тэрнээс үүдэж би яаж наана нэг эрүүл мэндээ сүйтгэжлгүйхэн шиг авч яваад энэ нэг одоо гэр бүлээ нэг хөвтэйхэн шиг тижээх үү гэдгээ бас нэг жоохон бодов шүү дээ. Ер нь тэгээд нөгөө нэг яг нэг тийм том зургал орж ирж байна л та. Тэрний өглөө нөгөө ирчүүд гэртээ орж ирэх жоохон ууртай янз бүр болоод байдаг нь. Тэгээд дээрэс нь ихтер нь сонсдоггүй бол гэртээ харих бас дургүй болчихдог нь. Ер нь ажлын байрны стресснээс нэр нүүдэлтэй юм байна гэж би сая бодлоо. Бас нэг юм түүх байдээ. Биш нөгөө олон түүх судалсан. Дээрээс нөгөө гэр бүлүүдийн түүхийг сайн мэдчихэж байгаа. Нэг залуу ингээл гэртээ орж ирэх болгонд л жоох стресстэй орж ирдэг. Уг нь бол их анх суухтыг хайттай хүн байсан байхгүй. Характар самсдаггүй. Ер нь дараахан сайхан залуу гэл ихтер нь бол харилт дурлаа суусан. Тэгсэн чинь төрийн байгууллагад ажиллаад нэлээд өндөр оноо моно босго юу шилээд нэлээд болж ижил орсон гэсэн. Тэгээ ажиллаад удаагүй нөхөр энэ жоохон татгшаа болоод орой орж ирэхээр жоохон ихнэр нь ингээд жоохон хөвгт гаргацсан амрах гад. Өг нь бол нэг их орой болол ажилт юм байл. Эхнэр бол нэг 9 мөс гээд унтчихдаг гэсэн юм. Тэгээ орой орж ирэхээр унтуулахгүй хэсэг татсан гинэ. Ханд нэг ярих яриа байна. Тэр мэтргээ тэгээдсэн юм. Очиж өглөө яриач те. Хашийн бийж унтж амрах гадах чи хүүхдээ өдөрч хараад ядраад энэ. Тэг нэг хоёр удаа тэгээд нөхөр нэг яриаг юм байна.
Тэгээд отгож байгаа болоод нөхөр нэг ярихгүйсэн чинь нэг ууж байгаа бол уудаг болоод нэг хэсэг халанцоо маланцоо орж ирдэг болоод асуудалтай болоод. Гэхдээ тэр хоёр нэг жоохон алдхаасаа өмнө барьж авсан л та нөгөө нэг асуудлаа. Нэг өдөр харин их тэр заас ер нь орой орж ирэхэд нь жоохон ярилцчих гэж бодоод унтдаг цагаас жоохон хойшлуулж ирсэн чинь нэлээ оройтод 12 болж яхад жоохон халанцоо орж ирсэн нөхөр. Ихнэр уурсангүй зүгээр яриад за юу яа хоёулаа ингээд гоё ярья те чи яагаад ингээд оройтох болов яагаад ингээд уудаг болчихоо гэдгсэн чи харин ингээд манай ингээд бариад яхах гэнэ нэг дарга л юм шиг байна. Айгүй тийм ууж иддэг хүн гинэ. Тэг ажил дээр явж очингууд нь ингээд өдөр ажлын цаг дээр нь байхад кофенд яв нэг юмд явж ир чин орсон юм чи юм авчрах хэрэгтэй юмстай гэдэг нэг дарамтлаад байсан юм байна. Тэгээд тэр нь ингээд стресс болоод хүн амтнд хэлж чадахгүй явсаар байгаад сүүлдээ яасан бэхлээр нөгөө орой ажилласаа тарангуудаа хүнтэй ярилцахад багийнхаа найзтай уулзсан гинэ. Ихтер нь ярихгүй бол багийнхаа найзтай уулзж байгаа шүү. Тэгээд яасан бэхлээр багийнхаа найз нь бас нэг уудаг гар. Ядаргаатай бас. Тэгээд уухтай яадаг гэхлээр пап мапар тийм машин нэг пив юу. Эхлээд нэг пив уугаад өнгөрдөг гэсэн чинь багын найз нь сүултээ ингээд барсаа орох уу, караоке орох уу гэд энэ төр болоод тэг яг нөгөө нэг оройтой 12 өнгөрсний яасан бэхлээр бар орсон ингээд үнгээ хэлсэн байхгүй нөхөр нь. Тэг ихтер нь ярилцчаад хоёулаа ингээд ажиллаа солих болно шүү дээ. Залуу хүмүүс дөнгөж 24 тавтай. Чи ингээд дөнгөж карьерч эхэлж байгаа юм чи хоёул заавал ийм архитарсны ийм хэцүү нөлөөлөлтөй ажил хийгээд яах вэ гэд ихнэр нь тэгээд чилсэн чинь нөхөр нь аягүй тийм ер нь ажиллаа солих шийдээд ажилласаа гараад өөр ажил хийж эхэлсэн байхгүй. Өөр нэг хувийн компанид инженерээр ажилласан уулан боловсролтой залуу. Тэгээд ирсэн чи гэр бүлийн харилцаа шалгуунд болсон. Тэр чи ажил нь ч гэсэн нэг тарамдгүй өглөө 9-с жилийн яваад орой 7-8 жил ороод ирдэг. Тэгээд ихнэр нь ч гэсэн яг орой орж ирэх матгаа ярилцдаг болсон байхгүй. Тэгээд би яг бодоод тэр хоёр нэг жоохон ярилцаагүй байсан бол тэгэл дуусаа. Нөхөр тэгээд архинд ороод ихнэр нь сонсдгоо болоо тэгээд хагаралтаа яах ч гэсэн те. Тэгмээд ихний асуултыг энэ лөө чиглүүлж байгаа юм шүү те. Тий, ер нь яг энэ дээр гэр бүлүүд дээр одоо жишээлбэл яг хөө гэр бүл бол ажлын стресс тайлах хамгийн шилдэг газар мөн. Гэхдээ яг яаж зөв тайлах вэ гэдгээс их шалтгаална. Одоо ингээд эхнэр нөхөр хоёр бол одоо жишээл нөхөр ингээд стресс орж ирэхэд эхнэр бас мэдээж стресстэй сууж байгаа. Тэгэхээр аль нэг нь өөрийнхөө асуудлыг хойшоо тавиад нөгөө хүнийг ойлгохыг хичээх юм бол нөгөө хүнийг ярилцаад уудлаад тийм ээ ингээд чамд ямар байсан чамд юу мэдрэгчээ чи сэтгэл санаач өндөр ямар хуваа гэд ингээд хүн шиг ярь тэр хүнийг онгойлгож өгөх юм бол нөгөө хүнийхийг бас онгойлгож өгдөг байхгүй харилцсан тий. Тэгэхдээ одоо би ингээд энэ дээр одоо 40 50 гарсан ч байсан гэсэн хамгийн нийтлэг алдчихж байгаа зүйлүүд нь болохоор хоёулаа шууд юмаа хийдэг. Орж ирэл нөхөрнүүд чи намайг ойлгосонгүй. Би хөтлөө ажиллаа. Ихнэр нь болохоор би бас хөтлөө нэрвтлээ. Чи намайг хүн шиг ойлгож, намайг онгойлгож ярьсангүй. Тэр ингээд нэг өөрийгөө хоош тавьж агаад хүнтэй ярилцах чадвар хөгшин залуугүй байдаг юм билээ. Тэр айгүй хэцүү. Тэгээ бидний нэг энэ чадварыг өөртөө нэг суулгах нь хов хүний одоо төлөвшил юм гэсэн төлөвшил одоо баажилт байгаад байгаа. Эр юмгүй. Ер нь сонсож сурнаа л гэсэн үг шүү дээ. Тий, одоо өөрийгөө нэг жоохон хойшоо тавьж хагаад нөгөө хүнээ нэг жоохон одоо ойлгохыг хичээх. Нөгөө хүнийгээ сайхан онгойлгох, яриулах. Тэгээд дараа нь өөрийгөө сайхан тайвнаар ингэж танилцуулах. Тэгсэн нөгөө хүн бас нөгөө хүнийг ч бас ухаж онгойлгож эхлэв шүү дээ. Тэгээ бидний нэг ийм төлөвшил аюу муу юм бэл. Амар муу. Монголчууд. Тэр монголчууд одоо монгол гэр бүлүүд тэгэл өөрсдөө ингээд нэг тавих аягүй дуртай. Тэгээ эндээсээ үүдэж ерөөсөө тэгж ярьж чаддаггүй. Тэгээд ярахаараа яг одоо нөгөө сүлд аргаа ураад нэг яг адилхан нэг өөртөө хамт нийлж муулах нэг хүнийг олж аваад тэгээд нэг уушийн газар олж аваад тэгээ нэг амаа халааж агаад нэг жоохон өвдгөө муулж нэг жоохон тайвширдаг. Тийм шүү тий. Тэгэхээр энэ маань эрчүүдийг маань эрүүл мэндийн хувьд их алж байгаа. Яг нэг нүглэг. Тэгэд энэ одоо төлөвшил бол уул нь бол эхнэр нөхөр хоёр энийг хөгжүүлвэл их сайн багт. Нэгд болохоор ингэж хийснээр эхнэр нөхрийн харилцаа аяйгүй дотносно. Зөвхөн бие махбодын хувьд эхнэр нөхөр хоёр сэтгэл зүгээрээ дотносож байгаа байхгүй юу? Би энийг ингэж онгойлгодог, яриулдаг, тийм ээ? Ингээд сэтгэл санааг ингэж одоо мэдэрдэг, ойлгодог, тийм ээ? Одоо би өнөөдөр их тавгүй байлаа. Манай дарга намайг ингээд ингэж хэлээд би өөр их гомдлоо. Би бол өчнөө олон жил ингэж ажилласан.
Тэр үнийг тэгж намайг одоо хэлнэ гэж бодсонгүй. Их тавгүй санагдлаа. Тэгтээ бас хажуугаар нь одоо ууралмар санагдлаа. Тэгээ би ууралж чадсангүй. Одоо уурлах юм бол одоо ажилласаа халагчих болов гэж бодлоо. Тэгээ гэр бүл ботогдоод ингэж ерөөсөө бие бүр барьсаар хахад ирлээ. Тэгээ замдаа бүр чигтэйх уур хөрлөө би. Гээ өөрөө илтгэж ярьж байгаа байхгүй. Тэ. А нөгөө хүн нь бол энэ хүн бидний төлөө яаж гүрийж байгааг бас ойлгох байхгүй. Хөөх хэмээн энэ мөч одоо тэнд ингээд зүгээр ингээд далчхан өдөржингөө сууж байгаа гэдэг тийм ээ. Тэнд ингээд махаа идэж явж ирдэг юм байна те. Нөгөө хүн ч гэсэн ойлгоход таатай байхгүй юу тийм ээ. Тэгэхээр бид нар ингээд нэг ийм маягаар одоо ярилцж ерөөсөж чаддаг юм лээ. Дийлэх халдаан дээр те. Ир юмгүй. Эхнэр нь ч тэгж ярьж чаддаггүй. Одоо ингээд өдөр ингээд энэ хэн ингээд одоо нэг хүүхдүүдээ ингээд харсан чинь би гадаад дэлгүүрт гарсан чинь тэр худалдагч манай хүү битээр ингээд айгүй муухай түлхээд тэгэхээр надад айгүй онцгой санагдлаа. Тэгээ би уул ингээд хүүгээ бас ингээд айгаад тэрж авлаа. Тэгсэн ингээд би ингэж айлаа. Тэр оронд өхөн ус ойлгож шүү дээ. Энэ мөч өдөржингөө энд бас ингээд ангаагаа сууж идэггүй бас ингээд бас тийм ээ өөртөө хэрэндээ таарсан ингээд хөөх юм туулаад ингээд хөөрхөн бас айж зовоож явж идэм юм. Би нэг илүү ойлгож байгаа байхгүй. Ямар ч ярилцах чадвар байдаг. За тэгвэл ер нь ярилцах чадвартай болохыг бол тэр нь яах ёстой. Одоо жишээлбэл нэг гэр бүлүүд залуу гэр бүлөө сонсч байлаа шүү дээ. За залуу гэлтгүүдээ энэ ерөөсөө нас харгалзахгүй шүү. Тий. Одоо 60 гарсан ч одоо хэрэгтэй. Харин тий. Тий. Одоо ингээд 60 гарахаар нэг айгүй эвгүй юм тохиолж байгаа. Яг одоо бол ингээд залуу байхад бол ажил гээл ингээд цухтаагүйгээр авчиж байгаа. Ярьж чадахгүй учраас хүмүүсээс хоёрхан л юм хийдэг. Одоо нэг тийм бие хамгаалах механизм юм уу да. Нэг бол дайрдаг, нэг бол зугтдаг. Эсвэл одоо хөлдүүцээр хэлдэг. Өөрөөсөө ингээд тэр харилцааг ингээд явуулж чадахгүй болохоор нэг болохоор ингээд зугтдаг гэдэг нь ажил руу зугтдаг байхгүй. Эсвэл одоо ингээд ярилцахаар би энэ рүү дайрдаг. Чи ингээд үстэй, чи тэгээ үстэй гэх юм. Би энэ рүү дайрдаг. Эсвэл ингээд ингээд тэнэг царайлаад ингээд дүлий царайлаад хоёлаа ингээд шоконд орж дуугаа болдог. Тэр нь аль нь ч учраа болохгүй байгаа. Аль нь ч тийм юм тий. Ингээд аль нь ч учраа болохгүй байгаа. Тэр яг энэ маань одоо жишээлбэл бидний хувьд нэг ажилтаа ингээд яг залуу насн дээр дандаа цухтах арга барилаар ажилладаг байхгүй юу? Ажил руу цухтдаг. Одоо ирчүүд бол одоо жишээл ажил дээр ингээд тоглоо суучдаг. Эхнэрээсээ цухтаж байгаа юм байна. Гэтэ ярахаар нэг хүнтэй харилцах хэрэгтэй болдог нөгөөдхийн хуучрыг болж чаддаг. Харин тий. Тэгэхээр одоо зүгээр нэг дөхүүлж байгаа тулгаж ороод нэг мэдчихэ бушуу унтах. Тийм одоо нэг арга барил руу ордог. Эсвэл одоо хүүхдүүдтэйгээ харилцаж чадахгүй байх чинь. Тэгээ тэдрээс танаа зайлсхийж цухтдаг. Тэгээ бидний энэ зайлсхийж цухтаалт маань аргагүй ихэнд хизээ мухарддаг гэхээр 60 өрөө мухарддаг байхгүй. Тэгээ яг гэртээ сунгууд нөгөө одоо биентэй таарахгүй өг юм хоёр орж ирдэг. Тэр аюу хэцүү. Одоо тэр өвгөн цухтаа таашаа болдог юм байна. Тэр эмгэн цухтаа хаашаа болдог. Тэгэхээр бид нар энийг яг одоо тэтгэврт гарахаас өмнө ер нь бол эртхэн шиг хөгжүүлж сурах хэрэгтэй чадвар байгаа байхгүй. Энэ аюу чухал. Тэгэхгүй бол энэ маань за одоо залуу наснд бол одоо ажиллаар халахвчл зугтаж байгаа. Гэхдээ эрүүл мэндэ алж байгаа. Зүгээр харилцаж чадаагүй. За ингээд гөгшөрсөн хойноо гэртээ сууж чадах болж байгаа. Нэг эмгэнтэй одоо насаараа таараагүй. Яг нэг цуцсгэр авуудын хүрсэн. Одоо ингээд өөдөд сараас ухаар яриа таардаг. Нөгөөтгөнтэй чинь үг таардаг тийм ээ. Тэгээ ингээд биеинтэйгээ айгүй нэг тийм эвгүй харилцаатай. Тэгээ ингээд тэгж явсаар гал нэг тийм одоо нэг хүлэн зөвшөөрөх маягтайгаар тийм ээ. Ойлголцож ерөөсөө сураагүй. Та нэг ийм зовлон байгаад байгаа. Харин тийм байна. Ер нь яг л зураг бууж ийн ер нь тэгээ дийлэнх асуудал төр энэ гэр бүлүүдийг харахаар их тэгдэж шүү дээ. Тийм. Би бас гайхдаг байсан юм аажууд. Настай гарчаад нэг гэртээ суугаад нэг 20 30 жил танилцсан гэдэг. Тэгсэн мөрлөө нэг сайн ойлгохгүй ингээл нэг тийм хэрүүлтэй. Энэ ингээд байна. Тийм ээж чи ингээд байна, аав чи ингээд байна тий. Тиймэрхүү юм байх ихэд шүү. Тэгээ. Тэр чинь насаараа нөө цуцсны үр дүн байгаа байхгүй. Тэгээ тэр харилцаж сурах нь өөрөө биднээс юу шаарддаг юм бэ гэхээр яг одоо орчуулгын нэр нь бол манай ихнэр энэ нэрийг хэлэх дуртай. Эмзэг нээлттэй байдал гэдэг. Тэгээ тэр эмзэг нээлттэй байдал гэдэг нь өөрийнхөө хүн сэтгэл зүйг ингэж илэрхийлж гаргана гэдэг бол хүнд айгүй эмзэг сэдв байхгүй юу? Хүмүүс ялангуяа ирчүүд энийг бол сул тал гэж үздэг. Эрэгтэй хүний хувьд.
Одоо жишээлбэл одоо энэ маань бол одоо би ингээд гэрте очиод их нэртэй би хүн дээрлэхүүлээ гэдгээ ярина гэдэг бол эмэгтэйний хувьд бол амар муухай ичгэвтер явдлаа. Муухай. Аюугүй явдлаа. Тэгэхээр энийг ингэж илэрхийлж биентэйгээ одоо гэрийнхэнтэй хуваалцсан гэдэг бол амар юугүй. Эрэгтэй хүн бол ингэснээр өөрөө нэр хүндээ алдах, байр суурь алдах гэж бодоод байгаа. Үгүй. Бидний ойлголтыг ойлгох хэрэгтэй. Энэ бол ичгэвтер зүйл биш. Ингэснээр эсэргээр гэр бүлтэйгээ давуу харилцааг ингэ тогтоодог байхгүй. Биднэрт бол ерөөхдөө тохиолдож байгаа юмыг бид нар үүсгэх боломжгүй. Гэхдээ тэрийг хэрхэн зөв даван туулж байгааг бид нар ойлгох нь чухал. Одоо шүү би хүүгээ ингээд одоо энэ тэнд эвгүй юм тохиолдож мэдээж тэр хүүгээс маань илүү залуучууд хүүг маань дээрлэхэд тэр дээрлэхэлтийг зогсоох ямар ч боломж байхгүй. Би өгөхөд тэр хүнийг дээрлэх хүн байсаар л биш шүү дээ. Тий. Тэрийг даван туулах чадвартай болох хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Тэгэхээр би өөрөөрөө тэрийг үлгэрлж ихнээс нь үзүүлэх хэрэгтэй байхгүй гэр бүл дотор. Тэр чинь эрэгтэй хүн одоо лидер юм бол эрэгтэй хүнээс эхлэх хэрэгтэй байхгүй. Тий. Тэгэхээс би бүх насаараа үргэлж амтны дээр гарна гэж байхгүй шүү дээ. Хүний цаана хүн, уулын цаана уул гэдэг. Тийм ээ. Би нэг хүний дээр гасан ч үргэлж миний цаана дахиад дээр гарах хүн болдог байхгүй. Тэгэхээр би хэний ч дээр бүх хүмүүсийн дээр гарах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр би тэрний цаана дахиад би яаж тэр нөхцөл байдгийг харин даван туулж сурах вэ? Энэ бидний хөгжүүлэх ёстой чадвар юм байна. Ялангуяа эрэгтэй хүний хувьд. Тэгэд энэ эрэгтэй хүн бол нэг яг мэдээж эготой. Ер нь бол одоо төрлөхөөрөө юмыг ингэж нэг тэмцэж давж олж авдаг нэг тийм төрлөх мөн чанартай. Эмэгтэй хүн бол буулт хийж олж авдаг мөн чанартай байхгүй. Яг эсэргээр одоо над хэцүү байна, туслаа ч гэх тийм. Эрэгтэй хүн бол чинаашир энийг үргэлж. Таны арай өөр тийм ээ. Нэг юмд хандах хандлага өөр. Тэгэхээр бидний энэ эрэгтэй хүн болохоор энийг одоо эрэгтэй хүн бол ийм юмд бууж өгсөхгүй, эрэгтэй хүн бол шалчханж болохгүй, эрэгтэй хүн бол одоо шал хийж болохгүй. Хүүхнүүд нүртэл тийм ойлголттой. Чи одоо юуг шал гэдэг байгаа. Юуг бод гоншигноод байгаа. Юуг гонгоноод байгаа. Тэр одоо бүсгүйн төрж өссөн гэр бүл өөрөө буруу хүмүүжлтэй байгаа байхгүй. Эрэгтэй хүмүүний хувьд бол тэр юмаа ярихгүй байна гэдэг бол одоо бидсгүй эрэгтэй хүн гэдэгтэй яг адилхан байхгүй. Одоо чи яагаад би гэрте орж ирээ бидсээд байгаа гэж одоо ярьж байгаатай яг адилхан байхгүй. Эрэгтэй юмаа гаргах ёстой байхгүй. Харин эмэгтэй хүн тэрийг нь гаргалцахад нь тусалснараа хань ижил гэдэг үг рүү жинхэнэ утгаар орж байгаа. Түшиг тулгуур хамтдаа хоёлаа тэр зовлон туулъя. Хоёлаа хамтдаа энийг даван туулъя. Энэ бол жинхэнэ хань байхгүй юу? Сэтгэл зүйн хувьд. Тэгэхээс ингээл чи яхаа шалчганаад юм олон юм яриад байгаа. Одоо дөрөвний тэр таны хэлсэн чинь тийм ээ. Тэр чинь нөгөөтгөө ингээд даван туулах гэдэг шүү дээ. Гэтэл тэр эхнэр ерөөсөө тийм хүмүүжил байхгүй байгаа байхгүй юу? Ямар ч тийм багаасаа хүмүүжил байхгүй. Яг тэр эхнэрийн аав нь ээжд нь хизээч тэгж ярьж байгаагүй байгаа байхгүй юу? Хизээч одоо эрэгтэй ингэж ярьдгийг, эмэгтэй хүн тэрийг нь сонсоод ингээд ойлгоод тэрийг нь ингээд одоо дэмжидгийг гэдэг юмыг ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол нөө эмэгтэй хүний хувьд хамгийн том одоо эрэгтэй хүнд оруулж байгаа хувь нэмэр байхгүй. Хамгийн том одоо дэмжлэг байгаад байгаа. Тэгэхээс одоо хоол хийж өгөх, хувцсыг угаах бол мэдээж яг дэмжлэг байлгүй байна. Тэгэхдээ тэр сэтгэл зүйд ингэж дэмжих нь бол хамгийн том дэмжлэг байна. Сэтгэл зүйд нь хань болох нь тийм. Хань болох. Тий одоо ингээд хурж ирээд одоо сайхан одоо их нэртэй нэг сэтгэл онгойтол сайхан ярилцах чи ямар гоё вэ? Тэч бааранд орж ингээд нэг согтуу нэг амтанд ярьсан самаг дээр байхгүй. Тий штэ эрүүл сар бол яриад чи бас. Тэгээд тэр ихнэр бол тэрэн дээр буруутахгүй байх хэвээр, шүүмжлэхгүй байх хэвээр, шийдэл хэлэхгүй байх хэвээр. Зүгээр л тэрний онгойлох юм. Зүгээр л онгойлох хэвээр. Тэгээд чамд ямар байв? Тийм ээ. Хэцүү байсан уу чамд? Үнэхээр айгүй хэцүү байсан. Чамд ордно гэхэд бас ийм гоё олон тохиолдсон уу? Гэхдээ харин би ингээд та нарт санаа зовоод хэлж чаддаггүй байсан юм. Одоо байнгын гүйлж ингээд одоо тэрлхүүлдэж шүү дээ. Ямар хэцүү байсан бэ миний анч. Тэгээд болоо шүү дээ. Гүн ингээд болоо байхгүй тийм ээ. Тий. Тэгэхээр одоо чи ингээд чамд ингээд удаа ингээд явах нь хэцүү юу гэж бодогдож байна тийм ээ. Чамд ингээд энийг тисэж яваад чадах уу? Ингээд би ингээд чамд одоо туслах юм байхгүй тийм ээ. Одоо би очиж дарагтайч уулзна гэлтэй шүү тийм ээ. Тий. Тэр чинь тэр нэг тэрийг ойлгож хүлээж авдаг хүн байх нь хамгийн том нэмэр үт юм бэл. Эрэгтэй хүний хувьд. Тэр нэг
жоохон уудаг хүрээл дотор ирчүүд ингээ ярьдаг л да. Ажлаас олчихсон. Гэт уул нь өөрсдөө ирсэн ярьдээ. Тэгээд ингээд ажлаас олж чаддгүй. Яагаад гэвэл гэр бүлийнхээ санхүүг авч явж байна. Дээрээс нь ингээд тийм эрсдэлтэй тийм үү? Дээрээс нь одоо олон жил ажилласан болохоор бас карьер мараар яах вүлээ. Өөр газар ороод яах вэ? Яг тэгж үнэлэгдэх үү? Тий. Тэгээ нөгөө талаараа нөгөө нэг юм уудаг хүрээл тахаар чинь ихтер үнэлдэггүй. Яг. Тэгээд өөр луунчтай харин агчин төлөгчөнд дуудана. Ажлын газрынх лууч янз бүр болно тий. Тэгээд нэг юм нөгөө юунд орчдөг. Хатсан шалаа гэдэг л тий. Тэгээд их нэртэй ажилласаа гараад нэг гिचгээс одоо архинаас гарч ирсэн гэж хэлэхэд доош орчихгоо гэдэг. Тий. Тэр нөгөө нэг арчаагүй интернет шитэр ч юм бас тий. Гэр бүл төжих хэрэгтэй тэр гал тий. Тэр юм хатсан шалаанд ороод нэг уудаг хүрээл дотор ингээл яваа л ингээд насыг бардаг ирчүүд байна. Тэгээ нөгөөдөл нь тэгээ бас дажгүй бас ууж мохоор сонсдог юм шиг өөрийг. Тэгээ нөгөө уух цаг нь их дажгүй. Тэгээ сонсно. Тэгээ нэг сайхан тавирал аваад ирэхээр ихтер нүглэл янз болол. Тэгээ яг нэг гэртээ харахаас дургуун хүрээл те. Тийш тий. Уг нь бол нэг ихтертэй айтайхан харилцаатай ууж идэхгүй явах хүсэлтэй байгаа. Тэгтээ ерөөсөө нөгөө нэг юм олон шилтгаанаас болоод ингээд заа ажиллаа. Энэ тэгэл мөнгө хий тэгээд ууж идэхэд явсан шахаа одоо нэг ярддаг хүмүүс байгаа юм шиг л. Нөгөөдөлөө их найз нөхөд гэдэг. Яг үнэ. Харин тэгдэг болчт юм биш тийм нэрчүүдийг харахаар. Ер нь бол нийтлэг хөв тавилын. Амар нийтлэг хөв тавилаа. Яг маа хүүхнүүд ингээл нийлэл яхаараа би нэг цай ууж сууж байгаад арх уугүйгээр хүүхнүүд ярьж чадна л да. Би нэг бол агуус ойлгоно, сонсно. Гэхдээ яг тэр хэлбэрээр нөхрөөтэйгээ ярилцаж сурах нь аягүй чухал юм л. Тэний тэр эмэгтэй хүмүүст бас ирчүүдийн талаар амар олон буруу ойлголттой. Тэгээ тэр буруу ойлголтуудаа эхнэрүүд нэгд засуул аягүй зүгээр юм шиг. Энд чи адилхан зүрх сэтгэлтэй, адилхан одоо шархалдаг, адилхан гомддог, адилхан ууралдаг, адилхан доромжлыг мэдэрдэг, тийм ээ? Адилхан тэнд одоо шууд биш хэлбэрч гэсэн ажлын байрны хүчирхийл эдэр явагдаж л байгаа байхгүй юу? Шууд биш хэлбэр. Тий. Тэгээд мэдээж тэрийг барьж аваад балбаад авахгүй л байх л да. Тэгтэл тэр чинь нэг тийм тодорхой хэмжээний юмнууд явагдаж л байгаа байхгүй юу? Тий. Тэгээд нөгөөдүүлийг нь ойлгох хэрэгтэй байхгүй юу? Энд чи надтай адилхан хүн. Надтай л адилхан хүн. Энэ мөч яг өөрийнхөө хэлбэрээр өөрийнхөө эрэгтэй хүний онцлогоор тэрийг даван туулж байгаа. Бидний нэг тиймэрхүү одоо юуг нэг эмгтээчүүд маань нэг энийг жоохон ойлгох хэрэгтэй. Хоёр дахь нь гэвэл эрчүүд нь тэрийг илэрхийлж сурах хэрэгтэй. Эмгтээчүүд тэрийг хэрэгцээ одоо яахгүй бол эмгтээчүүд бол энэ дээр бол арай илүү тийм эмоц илэрхийлэх одоо өөрийгөө илэрхийлэх чадвар арай илүү сайн. Эмгтээчүүд бол хамаагүй илүү. Тэгэл ажил дээр тэглээ англиад тэнцээд гисэн гэл. Тийм ингээд юусэн гэл тийм айгүйх ярьдаг те. Гэхдээ яг тэрийг нэг эрэгтэй хүнтэй яг зөвөр яаж харилцаж сурах уу гэдэг нь айгүй чухал юм байна. Тэгэд энэ хоёрыг ингээд эхнэр нөхөр хоёр яг нэг энэ дээр нэг жоохон өөртөө боловсруулад нэг жоохон боловсруулж аваад тэгээ ингээд хоорондоо ярилцаж сурах юм бол энэ бол эрэгчүүдийн эрүүл мэндийн амар том асуудал шиг. Тэгэл ер нь бол өнөөдөр ярьж байгаа сэдвтэй тий эрчүүдийн карьер ч гэсэн томор нөлөөлөв шүү дээ. Одоо энэ дэр нэг юм сонирхолтой юм явж байгаа. Хэрэгцээ одоо та нэг ажилд орлоо. Дарагдаа айхгүйгээр өөрсдийнхөө ажил дээрх янз янз юмыг илэрхийлж чаддаг бол тэр гоё байгуулга мөн үү? Мөн шүү дээ. Тэр үнэхээр гоё байгуулга мөн тий. Ямар ч айцгүйгээр. Тий. Даргаа одоо энэ хүн ингэж ажиллаад байна надад энэ таалагдахгүй байна. Тийм ойлголоо. Нэрээ бас энийг анзаарах баярлалаа тань саналаа хэлсэн. Энэ айгүй эрүүл өөр амьсгалтай байгуулга. Тийм ээ. Тэгэхээр бид нар ингээд нэг гэр бүл дотроо өөрийгөө илэрхийлж сураагүй ажил дээр өөрийгөө илэрхийлж чаддаг байхгүй. Тэгэхээр эндээс үүдээд бид нар жишээлбэл өөрийгөө илэрхийлж сураагүйгээс үүдээд бид нар ажил дээрээ одоо жишээлбэл хамгийн анхны шинж тэмдэг бол нуруу ахуулах гэдэг процедур руу ордог. Залгачдаг тий. Одоо нөгөө хүний нурууг авдаг байхгүй. Одоо энэ бол орчин цагт burn out гэдэг. Тий. Одоо жишээл Deloitte хийсэн судалгаа байгаа. Ковидын дараа хүртэл одоо ингээд тэр ажлаас сайшрах хам шинж ерөөсөө нийт байгууллагуудын 70% дээр одоо хүртэл хадгалагдаж байгаа гэдэг байхгүй. Ерөөсөн нөгөө нурууг авахулчдаг. Тэгэл ингээд би ингээд цутаал айгаал ингээд. Яагаад тэр удирдлага нурууг нь аваад байгаа? Яагаад тэрийг айгаад илэрхийлж чаддаггүй юм? Өө би уучлаарай дарга хүчний ажилд та одоо энийг болчих гээд яагаад илэрхийлж чаддаггүй? Яг тэр тийм орчин нөхцөл бүрдэхгүй шүү дээ. Тийм орчин нөхцөл бүрдэхгүй тэр чинь мэдээж 10 дарга нэг цэрэг байхгүй нэг цэрэг 10 дарга л байгаа шүү дээ. Тий. Гэтэл тэр юу 10 цэрэг нэг даргадаа өөрсдөө илэрхийлж чадах юм бол тэр дарга чинь нэг бодно үстэй. Тийм. Чи 10 хүн бүгдээрээ нэг юм хилээд тахаар нөгөө дарга чинь дүгнэлт тэнэдэ өртөө.
Тэгвэл гэтэл бид нар арвуулаа өөрийгөө илэрхийлж сурах байдаг байхгүй. Тэр 10 өөрийгөө илэрхийлэх чадварыг болно гэртээ хийж сурах хэрэгтэй. байхгүй. Гэртээ ирэвч тэр ингээд гэр бүлийнхаа гишүүдтэй хийгээ сурчих юм бол тэр ажил дээрээ илэрхийлэх чадвартай болж эхэлдэг байхгүй. За магадгүй тэд нар ихний чинь дарагдаа илэрхийлдэг юм гэхэд кофений өрөөнд үгүй миний ингээд нуруу аваад ах юм. Би ингээд эндээс их ядарч байна. Нөгөөдгөө би ч бас ядарч байгаа. Би энийг бас дарагдаа илэрхийлэх саналтай байгаа. Би бас илэрхийлэх саналтай байгаа. Тэгвэл бүгдээр нь нийлээд нэг илэрхийлэх. Оо. Зөв тий. Одоо эн чинь ингэж ажлын байр чинь ингэж ирүүлждэг байхгүй юу? Гэхдээ тэр ирүүлжих тэр хандлага маань өөрийгөө илэрхийлэхээс эхэлж байгаа байхгүй юу? Өөрийгөө илэрхийлэх нь гэр бүлээс эхэлдэг юм бэл. Ер нь тэгээ нөгөө гэр бүлээ удирддаг хүн улсыг удирддаг гэдэг шиг те. Гэр бүл дотроо бас өөрийгөө илэрхийлж чаддаг хүн ажлын байран дээр бас чадах боломжтой юм шүү те. Ерөөсөө энэ ганцхан чадварыг эзэмшээл энэ чи гэр бүлтэй ч сэтгэл санаа тайван, ажил дээр ч сэтгэл санаа тайван, өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг, өөрийнхөө одоо сэтгэл санааг илэрхийлдэг, өөрийнхөө зовлон бэрхшээлийг илэрхийлдэг. Одоо юу бодогдож санагдж байгаагаа илэрхийлнэ гэдэг чинь бол тэр чинь аюу таатай байдал байхгүй. За хоёулынх нь асуулт ер нь бол нэгдүгээр асуултанд л бараг цаг явлаа. 30 минут явчлаа шүү дээ. Тэнгүүд хоёулаа хоёр дахь асуулт нь тийм байна. За эрчүүдийн хувьд, эмэгтэйчүүдийн хувьд гэдэг нэг хоёр тустай ойлголт байна шүү дээ. Тэгвэл эрчүүдийн хувьд ажлын байран дээр нэг жоохон харилцаан жоохон эмэгтэйчүүдийнхээс өөр байна уу те? Ер нь жоохон эрчүүдийн онцлог нь ер нь ажлын байрал дээр харилцаан нь яг ямар хөө байд юм бэ те? Эрчүүд ингээ харахаар нэг жоохон ингээ тас тус гээд эмэгтэй хүн шиг ингээ чөлөөтэй ярьдаг юм шиг л шүү дээ. Ялуулах ойлгож ингэж нэг тийм сонсож бас нэг тийм арай өөрөөр гэдэг юм шиг санагддаг. Яг гоо эрэгтэй хүн бол яг шударгаар хэлэхэд нэг тийм одоо учир шалтгаан логик үр дүн дээр гүйчтэй төвлөрдөг. Ерөөс үнцэн ярилцах нь тийм. Хүүхнүүд болохоор тэр дунд нь болж байгаа процедур яаж мэдрэгдэж байгаа дээр төвлөрдөг. Над энэ ажлыг хийхэд аяйгүй хэцүү байсан. Эмэгтэй хүнийд бол тэр л сонирхолтой. Тийм ээ. Ямар ажил байх юм бэ? Тэг ингээд тэр ажлыг хийхэд ингээ аяйгүй гоё би тэр ажил аяйгүй гоё хийсэн байхгүй. Та хоёр ямар үр дүнд хүрэх гэдэг байхгүй. Ямар ч хийсэн. Тэг би тэр аяйгүй гоё ажиллаа хийсэн. Ямар үр дүнд хүрэх батаа дээр хэлгээ. Аа батаа ингээ шилээ мажаад үгүй даргаалгтай болоогүй ч гэдэг юм тийм ээ. Тэгэхээр ингээд эрэгтэй хүмүүсийн хувьд бол нэг тийм одоо арай өөр хэлбэрээр сэтгэдэг тархитлагаа ажилдаг. Энэ бол эрэгтэйлэг шин чанар байхгүй. Тэгэхдээ энэ эрэгтэйлэг гэдэг нь бид нар тэр талаа хитрхи барьцгаар өрөөсгөл болчихж байгаа. Буруу болчихж байгаа. Буруу болчихж байгаа. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл ингээд мэдээж яг нэг дарга дээр очивол одоо айгүй тийм таагүй мэдрэмж төрж гинэ гэдэг ингээд бас нэг жоохон тийм болж байгаа тийм. Чи одоо юу вэ? Чи одоо эмороод байгаа юм хайж юм бэ чи одоо яац юм бэ чи тийм ээ. Энийг юм чи одоо хүүс хүмүүсэн солигдсон юм ашиг ингээд тийм. Хүүгүй шиг шилжчихэн жорж ирээд ингээд нэг юм яриад байгаа. Энийг эрэгтэй хүн айгүй тийм баланстай авч явах хэрэгтэй юм. Мэдээж их нэртэй бол одоо тэр мэдрэмж хуваалцлага байх. Тийм. Эмэгтэй хүн бол тэрийг бол хүлээж авахд таатай байна. Гэхдээ тэрийг эрэгтэйчүүд буюу бусад ажлын байран дээр хуваалцахдаа тэр мэдрэмж наана байгаа боловч тэрийг зөв илэрхийлж гаргах нь бас айгүй чухал. Зөв үгээр. Ер нь зөв илэрхийлж чухал шүү дээ. Зөв илэрхийлж гаргах нь. Яг харахад бол одоо энийг юм ингээл дандаа шалчган гэж мааж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол бид нар чинь тэр яг эцсийн дүндээ тэр эмоцн дээр амьдэрдэг байхгүй. Одоо ингээд та бүхэн ингээд одоо ажлын хамт олон байлаа гэж бодъё. Би танд дурггүй. Гэтэл та ингээд надад хэрэгтэй ингээд нэг юм ингээд хэлж өглөө. Хөөе болцгүй одоо энэ дарга ингээд ингэсэн байл. Би танд дургүйгээс үүдээд хамгийн түрүүнд энэ надад ерөөс олигтой юм хэлэхгүй гэж боддог байхгүй. Таны үгийг одоо таны хэлсэн үгийг дараа нь ойлгоно. Тэгнь. Тэрхүү үедээ тий. Өөрөөр бол мэдрэмжийн тархи нь боддог тархинаас 5 секундын орж явдаг. Төрүүлээд. Өөрөөр бол би танд дурггүй гэдэг мэдрэмж хамгийн түрүүнд орж ирдэг. Энэ юу ярих вэ тэгэл. Тий, энэ дандаа намайг хорлсон юм ярьж боддог. Ингээд бодсон чинь за энэ тэгээд худлаа, тийм ээ. Энэ дандаа намайг хорлох гэж л нөгөө юм ярьж байгаа. Тэгэхээр ингээд эрэгтэй хүн тэрэн дээр бас айгүй тийм төгөлт хийж болмоор байгаа байхгүй юу? Би чинь төрүүлж мэдрэмж орж ирдэг. Тэгээд тэрэн дээрээ дараа нь ингээд одоо бодох гэдэг юм орж ирдэг. Тэгэхээр би энэ мэдрэмж гэдэг зүйлийг учрыг олохгүй бол би бас ажиллаач бас явгүй шүү. Тий. Энэ ч ухаан байхгүй. Хүмүүстэй дайсагнал эхлэх юм шүү дээ. Тий, одоо ингээд за энэ ч нэг надад итгэл төрүүлдэг юм нэг дандаа нэг бүтлгүй юм ярьж авдаг тийм ээ. Тэр чинь ингээд мэдрэмж нь төрүүлээд байгаа байхгүй. Нөгөөдх нь өөрхийн амьд ингээд яаж хичээж ярьсан гэсэн мэдрэмж нь төрүүлээд байгаа байхгүй. Харин тий.
Тэр эрчүүдийн энэ одоо чинь мэдрэмж, энэ яг бодох гэдэг энэ хоёр зүйлийг айгүй учиртай авч явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Эндээс үүдчиж тэр нөө эрттэй хүний шийдвэр мэдэрч айгүй сонирн болчихж байгаа байхгүй. Тэгээ эргэжтэйчүүд энэ дээр анхаарав шүү дээ. Манай бүсгүүчүүд бол шууд мэдрэмжээ урагшаад тавьчихсан. Энэ таалагдж байна. Энийг л авна. Наадах чинь ямар ч хэрэгцээгүй бараа гэдэг. Гэхдээ таалагдсан болохоор авна. Тий. Манай гэрт хэрэггүй шүү дээ. Яг хүнд аваад өгч. Тий. Арай одоо юу вэ? Эргэжтэйчүүд бол тэр нөө бодох гэдэг юм маань мэдрэмжээ дагаж явдаг юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр мэдрэмжийг үүсгэж болохгүй. Тэрнтэй тэгтээ маш ухаалгаар учирна. Юм жоохон шүүлтүртэй л байх хэрэгтэй шүү дээ. Айгүй ухаалаг байх хэрэгтэй. Над төрөлөө ийм мэдрэмж орж иж байна те. Гэхдээ энэ мэдрэмж бас зөв буруу юу. Тий. Тэгтээ яг хөө ийм мэдрэмж байдаг. Эвгүй бай, тавгүй бай. Яг хөө ингээд тамираа бол одоо над жоохон эвгүй мэдрэмж төрүүлдэг. Тэгтээ үгийг бас сонсъё. Ер нь тэгээ ухаантай хүмүүс юм хэлсэн байт шүү дээ. Дайсан чинь л чамд үннийг хэлээ шүү гэдэг те. Ер нь л гэж байгаа шүү дээ. Тэгтээ тэр чинь тэр мэдрэмжтэйгээ ажилд сурсан хүний үг байхгүй юу? Мэдрэмжтэйгээ ажилд сураагүй хүний хувьд бол тэгэл дайсан бол дайсан шүү дээ. Тэ? Найз бол сайн ярьсан ч те. Тэ сайн ярьсан ч дайсан. Найз бол муу юм ярьсан ч найз. Тэр бид нар тэр хоёрыг ерс ялгадаг юм бэл. Окей. За тэгвэл ингэж байна. Ер нь бол хоёулынхын хугацаа ер нь бол дуусч байгаа юм байна шүү. За. Монгол ер нь эрүүл харилцаагаар ажиллаж амьдрах нь боломж ер нь бага байна гэж залуучууд ярьж байна. Тэгээ энэгээр хоёул ер нь дуусахыг бодож байна. За ер нь одоо яаж юм те Монголд аятайхан харилцаад байгаа даргатайгаа ч юм уу те ингээд аятайхан харилцаад ингээд ажиллаад амьдраад стрессгүй явах юм боломж энэ тэр таны бодлоор одоо ямар харагдаж байна. Ер нь жинзэнэр бол хэцүү л гэдэг. Тэр чинь бас арай хитрхи өөрсдөө илэрхийлээд байна уу? Бас нөгөө талаараа. Яг одоо энэ дээр нэг алтан дундч гэдэг юм л одоо өстой таны хэлдэг хэрэгтэй. Нэгдүгээр нь одоо чи өмнөх одоо 80 он уу одоо тэр оноос өмнөхүүд нь бол өөрийгөө хит тардаг, дарангуйлдаг. Тийм ээ. Хит дарагдцсан. Дарга бол арга урхан шиг л байж байгаа тийм. Ингээд одоо бүгд эрэмгөө өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг бүгдийн дарангуулахыг оролддог. Дарахыг оролддог. Юуг шалчнаад байгаа, юуг бол юм яриад байгаа. Дугаа юм аягач гэдэг. Дандаа нэг тийм юм дандаа дарангуулдаг. Тийм үеийнхэн байгаад байгаа. Нөгөө үеийнх нь болохоор хит тэрийгээ ингэж одоо нөө дүвийлгдэг. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл хит тэрийг яхаар одоо барьчихаар нөгөөд чинь утгагүй болчихж байгаа байхгүй. Хит тэрийг дарангуулахаар бас буруу болчихж байгаа. Тэгэхээр тэрийг яаж одоо хоёр төрөл болчиход байгаа байхгүй. Тий. Тэр жишээл авчиад шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дунд бол одоо энэ тал дээр бол боловсрал, ойлголт, мэдлэг хэрэгтэй. Аль алин дээр энийг хит барих нь ч буруу, энийг хит дарангуулах нь ч буруу. Тэгэхээр энийг мэдрэнгээ яаж уран дурд нь бид нар зөв дундуур нь явах вэ? Тэр мэдрэмжийг бид нар үүсгэж байгаа юм биш. Тэгэхээр тэрийг хит барих нь бас буруу. Тэгэхээр бид нар энэ дунд яг надад хэцүү санагдаж байна. Гэхдээ таны үг хэлсэн үг их бодтой байна. Тийм учраас би энэ үгийг чинь дагая. Тэгэхээр одоо хит мэдрэмжээ дагах юм бол би яш дургүй үрээд чамайг сонсохгүй. Тийм мэдрэмжээ тэгж хэлсэн тийм ээ. Хит мэдрэмжээ дагахаар тэгж тий. Хит дарангуулахаар ингээл энийг л намайг шархлуулсан үг хэлж ил байдیں۔ Тэгтээ ингээл яш шиг дагаал явчих та. Дагахаас та. Тэгээ дундуур нь бас байж болох гэдэг шүү дээ тий. Таны энэ хэлсэн үг надад ийм учраас таалагдсангүй. Тэгтээ энэ дундаас нэг энэ их бодов шүү дээ. Зөв юм шиг санагдлаа. Бас гоё шүүгээ бас айл тал руу тий. Ингээд айгу ирүүл байгаа ч тийм байна. Тий. Тэгээ бид нар яг нэг тэр чиглэлийн ингээд одоо ийм хөгшин залуугүй одоо аль нь ингээд туушраад байгаа энэ цагууд дундаа буух тэр боловсролыг олж яваарай. Энэ бол зүгээр л. Ер нь хүн хүний аргыг олоод тарцдаг тийм байвал ер нь газар асуудалгүй шүү дээ тий. Өөрөө ч одоо 50 явна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ боловсролыг одоо бүх цаг үеийнхэнтэй хөгшин залуугүй ирэмгүй олж аваарай. Тэгээд ингээ бүгдээрээ сайхан аз жаргалтай амьдрах боломжтой шүү. Энэ бол интернет одоо юу гэдэг орчин цагийн амьдрал бүгд үн төлбөргүй хаасаагүй байгаа. Энэ бол байдаг л нэг мэдээлэл. Тийм хүмүүс одоо тэгэл чухал ингээд нэг скиллтэй ажлын скиллтэй болно. Ур чадвартай болно гэдэг. Тэрний хажуугаар бас харилцаагаа өөрийнхөө бас ингээд дотоод дуу хоолойгоо ч юм уу те мэдрэмжээ бодлоо бас ойлгодог болчихвол зүгээр хадах тий. Бүх талбар дээр. Яг зөв. Тэгэхээр энийг бид нар нэг сурах нь их чухал юм байна лээ.
Тэгээ энийг одоо энэ мэдлэг боловсролыг бити хаяараа. Энэ бол одоо хязгааргүй хөгжих боломжтой. Хязгааргүйгээр. Одоо зөвхөн хүний ажлын чадвар скиллүүд бол тодорхой хязгаартай. Хүнтэй харьцах чадвар бол хязгааргүй хөгжиж болно. Ер нь тэгээд одоо дэлхийн талыг эзэлсэн Монгол улсын маань одоо нэрт хаан, их эзэн хаан, Чингис хаан маань бас л тэгээд бас тийм учир их сайн болдог юм байсан биш үү? Мэдрэмжээ нэг тийм дагдаг, их бөөр суртаа боддог. Энэ дайны төлөвлөгөө мөлгөөг нэг уншаад ихээр бүх хүнийг цуглуулж байгаа л бүх хүн 100% та яг шийдвэр гаргахад л дагдаг гэсэн юм байлээ. Одоо хамгийн гол жишээ байгаа. Зэв. Өөрийг нь алах гэж оролдсон хүнтэй ямар зөв харьцаж байна. Тэ? Одоо чи намайг нэг алах гэсэн хүнийг бол одоо ингээд хурж ирээ би бариад авах юм бол одоо ууранд айгүй л нөгөөд чи цогжаал. Тийм ээ. За. Одоо ингээд одоо боломж олцсон дээр нэг тийм ээ. Энэ одоо амьд үлдэх юм бол намайг ална гэх тийм ээ. Гэтэл тэрэн дээр амар ухаалаг байгаа байхгүй юу? Чи одоо ингээд одоо үнэхээр зөв юм ярьж. Хэдий намайг алах гэж оролцсон ч гэсэн чи зөв юм ярьж. Тийм учраас хоёлаа хамтрая. Энэ ч амар ухаан болов. Эхлээ сонсож ш тэр хүний үгийг те. Сонсохгүй шууд наадгын юм сонсдгийг гэсэн бол одоо нэрт баатар байхгүй. Дээрээс нь Супеди чинь зэвээс сурсан юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Тэр ч одоо айхтар олон дайнд хамт ялбагуулсан гэсэн. Гэтэл тэр одоо бид нар юу алах үтгэл зүгээр намайг цогсон үннийг бид нар бүх насаар өшөрөх шүү дээ. Тийм. Окей. За тийм өнөөдөр бас сонсогч танд хэрэгцээтэй зүйлсийг ярьсан гэж найдаж байна. Тэгээд бид хоёроос өргөжлүүлээд дахиад өөр сэдвээр ярих байхаа. Та тэгээ бас асуух асуулт байх юм бол коммент секторт үлдээгээрэй. За тэгээд Натур Мед уламжлалт сэргээн засах нойрны төвөөс эрхлэн явуулж байгаа Эрүүл бие подкаст энэ удаагийн дугаарыг өндөрлүүлье. Бид хоёрын цаг болчлоо. Тэгээд тараад дахиад олон коммент бичиж үлдээж, лайкадаар шеэр хийж те. Бидний бас нэвтрүүлэг подкастыг дэмжиж өгөөрэй. Тэгээд өнөөдөр хамтдаа ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Дараагийн подкастаар уулзцгаая. Түр баяртай. За баяр.